Сайн мэцгаана уу? Монгол гэсрэг төслийн удирдагч Батгшиг байна. За манайх бол энэ Монгол Улсын их сургуулиас хэрэгжүүлж байгаа судалгаанд суурилсан инновацийг бий болгох гэсэн төслүүдийн хүрээнд хийгдэж эхэлсэн ажил байгаа. За манайх юу гэдэг вэ гэхээр монголчуудын уламжлалт мэдлэг, уламжлалт уран зохиол түүхийн мэдлэгийг инновац болгох чиглэлээр ажилладаг. За энэ бол нийгэм хүмүүнлэгийн салбарт ерөнхийдөө манай сургуулийн хувьд бол анхдагч гэдгээрээ байр суурь эзэлж байна. За бид Монгол гэсрийг судалснаар хамгийн ихний бүтээгдэхүүн маань энэ гэсрийн туужаар бүтээсэн комик зохиолыг гаргасан байгаа. За бид бол цаашдаа энэ комикийн цувралаас гадна хүүхэлдэйн кино, за тэгээ хүүхдийн зохиолууд дээр ажиллаж байна. За энэ маань ямар зорилготой вэ гэхээр бидний сайн мэддэг пророч гэдэг юм уу хүүхдийн зохиолууд бүтээгдэхүүний загвар болох ийм төрлийн бизнес юм байнамаа. Pitch to partnership гэсэн уулзалтанд бол оролцож исэн. 2 жилийн өмнө оролцоод Солонгосын нэг компаниас санал авч исэн. За тэгээ энэ жил бол бас бид нар энэ комикийнхоо дараагийн цувралаар замуу унших бичгээрээ комик дээр тулгуурлаж хийсэн бас жижиг гарын бэлгүүдээр нэг оролцъё гэсэн санаатай байна. За энэ шинжлэх ухааны паркын захиргаанаас явуулдаг Pitch to Partnership гэдэг энэ үйл ажиллагаа бол бидний цаашдын бүтээгдэхүүнийг гаргахад бас их урам өгсөн. За яагаад тэгэхээр манад бол Солонгосын компаниудаас бас хамтран ажиллах санал ирж ирсэн. Гэхдээ бид бол уламжлалт бүтээлээ гаргаж байгаа учраас эхлээд Монгол компанитайгаа хамтарч ажиллая гэсэн санаагаар одоохондоо төр хүлээж байгаа. За энэ манай гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд бол зөвхөн монгол хэлээр биш, монгол бичгээр дээрээс нь комик сонирхчдод зориулаад энэ англиар бас гардгаараа онцлогтой. За нөгөө талаас бол бид энэ Солонгосын янз бүрийн комик бүтээгдэхүүн, за дараа нь бүтээгдэхүүний загвар болдог ийм бүтээгдэхүүнүүдийн талаар Солонгосоос бас нэлээд туршлага судалж байсан учраас энэ үйл ажиллагаа Солонгосын компаниудтай холбож өгж байгаараа бас их ач холбогдолтой байна гэж үзэж байна. За магадгүй энэ комик сонирхчид манай бүтээгдэхүүнийг сонирхоод Солонгосын янз бүрийн комик дээр тулгуурласан энэ бүтээгдэхүүний загвар болдог чиглэлээр хамтран ажиллах юм бол бидний дараагийн хүүхдэд зориулсан нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн инновацийн төслүүд амжилттай үргэлжлэх бас боломж нэгднэ гэж харж байна. За би өмнө бас Будапешт Солонгос улсад докторийн зэрэг сургалтанд сурж ирсэн. За дараа нь бас судалгааны ажлаар нэлээдгүй хугацаанд Солонгост ажиллаж ирсэн. За энэ хугацаанд бол ингээд харж байхад нийгэм хүмүүлэх чиглэсэн энэ инновацийн бүтээгдэхүүнийг цэцэрлэг яашлаас эхлээд телевиз, радио, за тэгээд зурагт ном гэх мэтлэн хүүхдэд өөрийнхөө үндэсний тэр соёлыг үндэсний хэлний асуудлыг хэрхэн инновац болгох вэ? За түүнийг энэ бүтээгдэхүүний загварыг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр бол нэлээд тийм судалгаатай, суурьтай ингээд ажилтдаг санагддаг. За юм болгонд нь бол тэр үндэснийх нь гэсэн онцлог шингэсэн юм газар учраас манай бизнес за ер нь манай Монголын инновацийн бизнесийн чиглэлийн компаниуд бол Солонгосоос бас суралцах юм ихтэй гэж бол харддаг.